Нэгдүгээрт нэг зүйлийг хэдүүлээ тал талдаа ойлгох хэрэгтэй. Энэ сошиал орчин гэдэг бол хүн төрөлхтний маш том ололт. Хүүхэд ч вэ нүү, том хүн ч вэ нүү, энэ мэдлэгийн цараа мэдээллийн хүрээг бол урд өмнө байгаагүй хэмжээнд тэлж өгсөн. Тэм учраас хүүхэд маш хурдан мэдээлэлжиж хичээл номондоо энийг дараа нь ашиглах. Тэр тархи нь өөрөө хөгжөөд ирэхлээр ердийн эрдмийн хичээлдээ ч гэсэн сурахт нь эргээр нөлөөлж байгаа юмнууд бас бий. Тэгэхээр энэ бид нар өгөөж нь хэр байгаа вэ? Тэгэхээр сөрөг талын яаж тэр өгөөжөд хор болчихгүйгээр энийг зохицуулах вэ гэдэг юм бид нар ярих хэрэгтэй. Тэр утгаараа би хүүхдийн эрхийн асуудлыг бол онцгой анхаарч ажиллана. Тийм ч учраас Наранбаяр сайдыг бас энэ талаар мэдээлэл хийхэд бол би дуртайгаар хүлээж авч байнгын хорон дээр энэ мэдээллийг сонсож байна. Энэ дээр тэгэхээр мэдээлэл сонсно гэдэг чинь өстой 10 дахин хэмжиж нэг удаа огтлох тухайл, 7 дахин хэмжиж нэг удаа огтлох тухайл асуудал яригдж байгаа юм. Төр гэдэг монстрт нэг л ирэх өгөхөд миллиметр өгөхөд дараа нь метр зайны нөлөө гаргана гэж бодох ёстой. Улс төр судлаачид угаасаа necessary evil гэж зайлшгүй чөтгөр гэж нэрлэдэг штэ. Энэ би хэлээд байгаа юм биш. Угаасаа улс төр судлал дээр ялангуяа энэ арчилсан орнуудын зүй тогтол дээр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалахын үүднээс ингэж ойлгож ирдэг. Тэр нь би өөрөө төрийн юм байж төрдөө дургу гэдэг байгаа биш. Гэхдээ төр өөрөө өөрийнхөө хим хэмжээг мэдж ойлгож би чинь бас буруу юм хийчих том эрсдэлтэй итгээч үү гэдэг өөрөө л ухамсарлаж байхгүй бол нэг мэдгэд л иргэдийн эрхчлөөрөө халдаа орчих эрсдэлтэй. Тэрийгээ бид нар ойлгох сайн бодолцох ёстой. Тэгээд нөгөө өгөөж тал чинь маш их байгаа шүү. Одоо сүүлийн үед бол айгүй их ингэж энийг эмзэглэж сөргөөр ярих хандлага айгүй их болоод тэрийг бид нар өөгшүүлж дэврэх юм бол наадах чинь буруу тийшээ явчих. Үнэхээр том эрсдэлтэй. Тэгэхээр энийг сайн бодох ёстой. Энэ дүгнэж цэгнж хандах ёстой. Наранбаяр сайдад харин би нэг хандаад нэг зүйл хэлчихье. Цахим хөгжлийн яамч гэсэн энэ дээр бас бодолцоорой. Энэ нөгөө том хэвлэл мэдээллийн сошиал компаниудтай харьцахад хэр хурдан хариу өгж гэн, яаж нээж гэн гэдээ асуугаад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ хүүхдийн эрх хамгаалах тал дээр харин нүүбийн тогтоолын төсөл санал болгоод явах нь бол зөв. Ингээ олон улсын төвшөнд эрх зүйн өөрөө нүүбийн тогтоолын төсөл гэдэг бол бусад орнууд нөгөө энэтэйгээ нийцүүлээ хуулиа гаргах олон улсын хуулийн их сурвалжинд болоод байна. За энэ дээрээ тэр яг зөв санаануудаа бүгдийг нь оруулж өгөөд энэ холбогдох том байгууллагууд энэ үзэл санааны хүрээнд бол бусад орнуудтай ингээд ажиллаж явах ёстой. Ялангуяа жижиг орнуудын засаг захиргаатай бол тавьж байгаа зүй ёсны шаардлагад нь бол ингээд хариулаад хамтраад ажиллах ёстой шүү гэдэг ийм агуулгатай тогтоолын төсөл бол санаачлаад явхад бол энэ маш эрүүл үзэгдэл. Тэгэхээр энийг харин боловсруулах дээр би туслаад төсөл боловсруулахад нь хамтраад ажиллаад өгж болно. Тэгээ энийг тал талдаа хэдүүлээ нүүбтэйгээ яриад энийг ажилуулж болно шүү. Ингэх цаг нь ч бас болсон байгаа бах. Тэгэхээр энийг бол бид нар бодоод үзэх юм бол дараа нь харин энэ суурин дээр үндэслээд бусад орнууд хуулиач илүү боловсронгуй болгож болно. Нөгөө байгууллагуудтай харьцах олон улсын эрх зүйн үндэс бүрдчихэж байгаа байхгүй юу? Тэгэд энийг бол нэг бодолцож ажиллана үзье гэж бодож байна. За ингээд гишүүд асуулт асууж хариулт авч үг хэлж дууслаа. Ингээд өнөөдөр энэ цахим